цусд сувг үзүүлж бай. Гандангийн лам иш Чулуунбаатар бээр нэгэн түүх ярьсан нь бий. Тэр нь Монголын шурангийн хамгийн том хулгар Дашин Мундагийн тухай юм. Мунда түүнд ийм ярьжээ. Цагаан сар болоход би ганц удагт ууц чануулж бүтэн битүүлэг бэлдүүлээд тэр үед хорхийн дараагаар шин томилогдож ирсэн бээг дуудулж өрөөндөө хүлээж авахд нүд нь орой дээрээ гардаг хүүр юм. Би бас ганцад алтан цэцэг гэдэг хоригдол хүүхэнтэй хоримлож байлаа. Хурмын ордноос хурим арх шоколадыг захиалж авчруулад хаан бугавч хатан сүйх бүгжийг утсан дууяад алтан цэцэг бид хоёр өрөө зөрүүлж дамжуулалцаж байлаа. Чи чин дуртай цагтаа дуртай өрөөндөө орж ирсэн хоригдлуудын шинэ гудал хувцсыг молцолдог байсан гэсэн алтан цэцгийнхээ өрөөнд нь явж очиод бөгжөөс солилцохгүй яасан юм гэсэн асуултанд Мунда иш ламтан минь та ийм гиний юм ярих юм. Дашин Мунда хурмаа хийж байна гэдгийг ганц хөдгийн бүх хулгайч нарт мэдүүлэх гэж зориуд тэдний өрөөний шагаавар нүхнүүдийн урдуур утсан дууйсан бөгжнүүдээ явуулж тэдэнд гайхуулж тэднийг атаархуулж байхгүй юу? Намайг ганцд байхад нэгдлийн дараагаар торх торхоор нь цэцгийн дос авчирч өгдөг. Би тэндээс шүдэнцний хайсгны чинээтэй хулгайч нарт 5 цаасаар зардаг байлаа гэж ярьжээ. Одоогоос хэдэн жилийн өмнө түүнийг улсын цэгт жижүүр хийж байхад энэ тухай асуухад зайлбаргүй хүлээн зөвшөөрөөд доорх зүйлийг хуучилж билээ. Анх нь нэг ч удаа хүний талах болооч үзээгүй. Харин талахыг тэнцүүхэнд харааж өгдөг байсан. Ядарсан хоригдлуудыг устдаас хамгаалаад их л харж үздэг байлаа. Харин өөдгүй зантай хар муу санаатай дээрлэхүү хоригдлуудыг олон ч удаа дарамтанд оруулж мөнгө төгрөгийг нь саасан. Жинхэнэ мөнгө эргэлдүүлдэг газар чинь юм шүү дээ. Мөнгө хатуу байхад ганц хөдгийн совилогч хүүхнүүдийн нүдэн дээр яс цоожны мань мэт 1000 төгрөг тоолоод гэд шүлсийг нь гоожулж байлаа. Өөрийнхөө хүч чадлаар бүхнийг зохицуулдаг байсан болохоор хоригдлуудын дунд би нэр хүнд олсон. Анх би 1969 онд 40,000-ийн сахилгагүй хүүхэд байхдаа гайлын цонх руу буудаж тэнсэн ял авч байсан. Тэгэд яг иймэрхүү маягаар тэнсэн авч болох юм байна гэж тэнэгтээд дээрэм зодон хийж явсаар 1970 онд жинхэнэ шорондоо нүглээ намынчилсан. Тэр үед хуйлч чанга байж, хулгайнууд ч ширүүн байж, ямарваа буу шидэм хотоо шүүг хэрэглэхгүй махан гараар шудраг зодтолдог байлаа. Цагаан хуаран, улаан хуаран 40,000-д 120,000 тэнгээ татмаанууд дошин дээрээ их овгор. Миний хувьд гэвэл 40,000-д таггүй л явсан. Сүүлдээ би өөр дошинд очиж дээрэм зодон хийдэг болсон. Тэгээд иймэрхүү хэрэг даймжирсаар байгаад нэг л өдөр 4 жилийн ял авчихж билээ. Гэвч шоронд ялаа нэмүүлсээр байгаад 20 гаруй жил суучихсан. 1991 онд суллагдсан. Эхнэр авлаа, охинтой ч боллоо. Нарны амьдрал үнэхээр сайхан юм. Дутагдаж гачигдаж байсан ч эргчлөөтэй болохоор сэтгэл тэнүүн явах юм гэж билээ. 1977 онд түүний өдөөсөн том сенсацийг одоо дэлгий. Мунда тэр үед дээш нүрэгдэл өгчихсэн шоронгоос суллагдах магадлал маш их байжээ. Гэтэл нэг өдөр түүний гарт 4 шил арх гүйгээд ороод иржээ. Шүн болж хоригдлууд амарсны дараа гал хам Эрдэнэ очрын Баттулгатайгаа уусан байна. Гурвыг нь уучгаад байж байтал Баттулга энэ муу Төмөрбаатар хянагч надад ял нэмүүлнэ гэж хуцаад байгаа юм. Ер нь энэ муугийн хандыг хаг дарнаа гэд хутга гаргаад иржээ. Заавал хутгаар яах гэв зүгээр очиод л махан гараараа хандыг нь хаг дарчгаачтай гэж Мунда хэлээд хутгийг нь аваад хармаалчихжээ. Гэтэл Баттулга үлдсэн ганц шил архиа аваад түүнтэй уулзахаар гарсан байна. Тун удалгүй хоёул барьцалдаад авчихсан зодон зохион болоод явчихаж. Хянагч Төмөрбаатрын хармаанд буу байгааг Мунда мэдчихээд хөөе наад чинь чамайг буудчихын шүү гэж хашгираад Баттулгын хутгийг гаргаж ирээд Төмөрбаатрын хоолой дээр тавьчихжээ. Алив бууга өгөх үгүй бол хоолойг чинь хөвчлээ шүү. Гэтэл Төмөрбаатар Мунда минь намайг өршөө авгай хүүхдийг минь бодооч би та хоёрыг юу гэж буудах юм бэ? Хэр би чамд бууга өгчихвэл ажил амьдралгүй болно. Гэхдээ Мунда өрөвдөд буутан тавиад явуулчихжээ. Тэгээд Төмөрбаатар тэнд байсан туслах хянагчаа дагуулan humгийн зүгтсэн байна. 300-аад хоригдлоо хэсгийн шоронгоо хаяад зогтсон тул 20 тэрхэн үед эзэнгүй болжээ. Мунда Баттулга руу агсарч хил амаараа зөгцөөд өнгөрч байхад чи зүгтаалгачихлаа. Одоо баларсан. Засандаа яриа түргэн аавна. Тэгэхээр одоо шууд л байлаад л өнгөрье. Хулгайч минь чи битгий айгаад байгаарэ гэж түүнийг зандраад бүх утсан холбоог нь тасалсан аж. Мунда сейфийг нь нэвдэж онгойлгоод 3 сумтай винто байсныг нь авч хүрээд Баттулгад бас нэг винто өөрүүлжээ. Ингээд эзэнгүй болсон 20 зоон руу орж тэнд унтаж байсан 300 хоригдлыг сэрээж за хулгайч нар минь сонсож бай. Та нар оргож босно гэж их уццгаадаг. Засан эзэнгүй болсон дуртай норгоцгоо гэж Мунда хашгирчээ. Харин аз болж тэндээс нэгэн ч оргоогүй байна. Өөрт өмнө Мундагийн араас дандаа хий будаж сүрдүүлдэг Прүсүрэн гэдэг хянагч байсан бөгөөд Мунда юуны түрүүнд түүнээс өшөөгөө авах гэд гэрлүүн очжээ. Хүчирхийлэл өөрөө хүчирхийлэл төрүүлдэг гэдэг нь энэ биз. Гэрт нь очтол тэр байсангүй. Харин авгай нь байж. За тэгвэл авгайг нь идэлчгээд явъя гэж Мунда шийдээд чамайг би зүгээр идэлхгүй харин нөхрийг чинь байсан бол би шууд алах байсан юм гэд бугуйнах цагаа авгайд нь тайлж өгöd харамаанда байсан 150 төгрөгөө бас өгчээ.
Ингээд авгайт нь барыг тохиролцоо дэрмийн ажил хийжээ. Хэрэв Мондагаас өөр хар санаатай хүншгүй итгэхэд байсан бол найр тавихгүй шууд хүчнэх байсан биз. Дараа нь Монда Баттулга хоёр Майнтаас Чойр орохоор трактор унаад явсан боловч замдаа цасан цуучжээ. Цааш явган явж байтал төмөр замын зөвлөхийн дэргэд цоошинд пүүлэн зогсож байна юм. Мань хоёр жолоочд нь шууд буу тулгаад машиныг нь дээрэмдэд явсан боловч бас л жалга руу оруулаад тэгнүүлчихсэн байна. Ер нь ургаж бос гэсэн хар санаа олигтой амжилт авчирсан түүх халахын шоронд байхгүй. Ингээд мань хоёр 10 км газар явган алхаж маргааш өглөө нь Чойрт иржээ. Тэгтэл шөнийн галт тэргээр хот явах санаатай зогсож байтал хоёр машин хянагч ирээд түүн рүү гэрэл тусгах нь тэр. Хүрээд эснийг нь шууд буудна гэд Монда Винтовоос сумалчгаж. Харин Баттулга харанхуйг далимдуулаад зогтчихсан гэдэг. Тэд Винтовтой Мондаг орхиод Баттулгын хойноос хөөгөөд явчихжээ. Энэ үед Монда эзгийг нь тааруулж бултаад вагоны буруу талаар авираад дээр нь гараад суучихсан байна. Төлөвгүй вагон хот руу хөдөлгөж хүйтэн төмөрд ороос нь хайраад толгой өндөнгүйт хүйтэн салхисийгээд Монда золтой хөлдчихөлгүй 7 дугаар зөвлөг дээр иржээ. Засан даяараа түргэн авч бүх зөвлөг рүү уцаар мэдээлчихсэн тул Монда дөнгөж буугаад л баригдсан байна. Тэгээд шууд ганц хөдөөрөө ачигдаж өмнөх ял дээрээ дан хийсэн 15 жил авч онцгой шоронд очижээ. Хэрвээ тэр 300-аад хориглоос оргож боссон бол Монда шууд л цаазаар авахлах байжээ. Даши Монда нь аврах Хатбаатартай багын найз бөгөөд түүнтэй хамт Майнтын шоронд нэг хэсэг хоригдож байжээ. Нэг удаа тэрээр хатаа аврагыг шоронд барилдуулах юм болж мөр хааг нь хэмжиж байгаад бүтэн орны давуу эвдэж хайшлаад зодог шуудаг хийж өгч байсан гин. Бас нэг удаа арх сайн уудаг гэхээр нь тэрээр хатаа аврагтай шоронд архитах юм болж 5 шил арх аваад хувааж уужээ. Эхний шилийг уудал хатаа аврах согтоод эхэлсэн гин. Өө чаава син чин шалдаггүй юу байна гэж гос хийгээд цааш уугаад байтал Монда өөрөө согтоод умчихсан гин. Тэгтэл хатаа авраг эхлээд нэг халчихдаг цаашаа хичнээн шилийг уусан согтдоггүй байсан аж. Ер нь галахын шоронд ямар нэгэн аргаар арх уудаг нь гин биш зам болжээ. Тэр бүхэл талхан дотор спирт шингээгээд гяндангийн өрөөнд оруулдаг байж. Хатсан талхаа цайнд дэвтэйгээд шууд арх болгож яс цоочны өрөөнд манартлаа согтдог байсан гэлсэн юм.